За хэд хоногийн өмнөөс л өстө бууз идмээс надал чансан мах идмээс надал болдоггүй. Өнөөдөр тэгэхээр нэг ашгүй за бууз ээж идэх гэж хөргөж онгоолгол хийх гэсэн чинь нөгөө мах байдаггүй. Тэгэл за яах вэ бодож байгаа л Facebook ухчихсан чинь хаан гүнзгий газраас махаа захиалчлаа. Хүргэлтэн чи яасан ч хурд ирд юм бэ. Тэгэхээр баг махаараа л огшоолын өдөр чинь зүгээр хоолой бушуухал хийж өглөө. За хамгийн ихдээ түхрээр би чанцаа. Нэр та хэд харна гэж бодоод би хаан гүнзгий гэдэг юм пэйж үзэн гараад ирлээ. Багцууд нь ёо зөрөөл байд юм бэл. Үхрээр нэг буцалгаад усын насаж байгаа дахин шинээр ингэж чанж байгаа. Давс перц сарамсны нутаг амтлагаар хийж өгөөд буцлаана. За тэгээд ногоотын мэдээж юм төмөс дөрвөн луун нэг шиг хийгээд би үхрээр гарганы 30 минут бослож байгаа тэгээд ногоо хийж байгаа. Тэр хооронд нь бууз ажиллагаанд хэдүүл орсон. Нөхрийн би татсан махыг ашигласан. Буудад тэгээд нөгөө гараар татсан махаар ивэл юм гоё дээ шүү дээ тий. Яг энэ гоё татсан юм мах байсан. За буузандаа давс перцээр хамтлаад баазрын ус ээж өгж байгаа сонгонтоо хийгээл хамтлцсан илүүдтэй хамтлагч бол хийгээгүй. Тэгэхэд бууз маань агай гоё шүүстэй болсон. За хэдүүл одоо гурлаа зурцгаая. Гурлаа баазрын давс ээж өгж байгаад зурсан. Энэ нэр бөөрийнхээ мах котлет хоёрын нь махнууд нь үхрийн дээд английн махаар идэм билээ. Айгуу гоё. Дотор нь ямар ч тийм булиг шилб хайлт нэрөөсөө байхгүйсэн. За дуурсан гурлаа хэсэг хамраад жаад 30 г-аар би гурлаа тасч өгж жагаад буудаж чимгсэн. За манайхан бичлэгэн дээр лайк дараа шеэрэж чадлахаа мартва. За манай том бууз бэлэн болжээ. За жигнөрөө тасч жагаад 25 минут буузаж игнээд өгнө. За би буузаж игнэхдээ болооны ясаа жигнэж өгсөн. Ингэж идэхээр коллаген, кальц, чөмөгний шимт хижээл алдагдaltaгүй шингэж өгдөг. Яс үе мөч дархлаа биеийн тамирт маш сайн. Котлет бол өстой гоё юм бэлээ. Би хариулын тавхаа баазрын халааж жоод тосон дээр ингэ шараад өгсөн. Нэрээ шууд идэхэд тохиромжтой энэ үхрийн өвчүүний мах адууны алгалсан мах нь CUG-с худалдаалагддаг юм бэлээ. За манай шүл маань ингэ буцлаад аягүй шүл гарсан бэлээ. Би ингэ үрлэг бэлдсэн. За хоолнуудаа сайхан тавглая. Би хачинд нь кимчи нийс салаад ингэ дүүлэгтэйгээ бэлдсэн. Энэ хоолыг хамт идмээр байгаа хүнийгээ миш нэгрээ. Котлетын махаа одоо ингэ голоор навааж агаад дээрээс нь ногоос өгдөж өгсөн. Йоо манай энэ чүмэг яа гэдэг юм бэ? Том бууз, тоо дөрөн бууз, жижиг бууз гэдэг шиг өстой янзын сайхан боллоо. Одоо шүлэнч өстой янзын ч гоёллоо. За ингэж нэг хаан гүнзгийнхаа ачаар хүсэн үлээсээ хоолоо хийж идлээ. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Нэрээ намайг фоллоу хийж таарай. Баярлалаа.